Улсын хурлын дарга Бямцогт шүүхийн сахилгын хорооны дарга гишүүдтэй уулзаж, шүүхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүхийн сахилга хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын эрх зүйн шинжилгээний асуудлаар санал солилцлоо. Шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдлийн хуваарлалтын зарчмын хүрээнд бие даасан байдлаа ханган ажиллах нь чухлаа. Үүний хажуугаар харилцан уялдаатай хамтран ажиллаж, эрх зүйн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатайг улсын хурлын дарга ярианыхаа эхэнд онцолсон. Одоо иргэдийн хяналт, иргэдийн төлөөллийн оролцоо алгуулсан чинь үүнийг дагаад үндсэндээ бол шүүгчнэр бол бас одоо асуудлыг шийдэхдээ янз бүрийн одоо алдаа гаргах зам одоос хайн хандах иргэдийн одоо өгсөн хүлээсэн шийдвэрт нь эцэхгүй байна гэдэг ийм зүйлүүд бас яригдж байгаа. Энэ одоо юутай холбоотой байна? Шүүхийн сахилгын хороо маань байгуулагдсанаас хойш одоос шүүгчнэр дээр ямар хөө нийтлэг алдаадууд гарч ийн түүнүүд хэрхэн шийдвэрлэж хариуцлага тооцоо. Төрд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх байгууллагын үйл ажиллагаатай салшгүй холбоотойг улсын хурлын дарга чухалчлаад шүүх эрх мэдлийн байгууллагууд болон шүүхийн сахилгын хороо нь иргэд ард түмний итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг хэлж байлаа. Шүүхийн сахилгын хорооны дарга гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжилт, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа тулгамдж байгаа зарим асуудлынхаа талаар ярьсан юм. Шүүх дотроос нөгөө анхнаасаа ингээд доороосоо мэрийн зарчмаараа яваад шүүгч болчдөг, шүүх дотор явж байгаа шүүгч болчдөг хүмүүс бол харьцангуй байсан. Олон жил шүүгч хийсэн хүмүүс дээр бас алдаа гарна. Гэхдээ бол шинэ шүүгчнэр дээр бол нийтлэг их зөрчил байгаа. Манайч ч одоо гишүүдтэйгээ нийлээд 55 оронтойтой ажиллана гэхээр 40 эдэн л хүнтэй ажиллаж исэн юм байгууллага багхгүй юу? Маш хүндрэлтэй байсан. Цалингийн хасаа хийсэн. Одоо бид нарт одоо ажиллах хүч бас хэрэгтэй л байна л да. Шүүхийн сахилгын хороо бол үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр шинээр байгуулагдсан бөгөөд 9 гишүүний олонхыг буюу 5 гишүүнийг улсын хурлаас томилдог. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон тогтолцоо энэ юм а. Энэ утгаараа тус хорооны удирдлага гишүүд маш өндөр хариуцлагатай ёс зүйтэй ажиллах ёстойг улсын хурлын дарга сануулсан. Тус хороо иргэдийн өргөдөл мэдээллийг цахимаар хүлээн авах, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж эхэлсэн нь ихээхэн өрөөгөөжтэй байгаа юм байна. Цахимжуулалтын дээр одоо хэдүүлээ хичнээн их юм цахимжуулцснаа яриад энийг айгүй мундаг үзүүлэлт байгаа боловч архивын хард копигаар хадгалагдах амин чухал мэдээллүүд бол бүр хизэж байж ах хэвээр. Тэрийг орлож ерөөсөө болохгүй. Ялангуяа нөгөө шүүхийн индексүүд төр танаа байгууллагын үзүүлж байгаа үр нөлөө ямар байгаа юм бол тий танаа байгууллагад итгэл олон нийтийн итгэл ямар байгаа юм бол гэдгийг ингэж нөгөө индексээр 3 дахь житгээ дээр юм үнэлүүлдэг тийм үнэлгээ юмнууд байдаг болов. За 25 онд оюуны нууц төрөмс байгууллага судалгаа хийж үзэхэд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой, шүүхийн сахилгын хороотой холбоотой иргэдийн үнэлэмжүүд нэлээд өндөр гарсан байсан. Шүүгт итгэл бол нэлээд доогуур байсан мөртлөө зөвхөн сахилга зөрчилтэй холбоотой, мөн сахилгын хороотой холбоотой хэд хэдэн агуулгууд нь 60% хүртэл өссөн юм үзүүлэлтүүд байсан. Энэ бол бас сайт болон олон нийтэд нээлттэй мэдээлэл учраас энийг бас тодорхойлж хэлэх нь зөв байна. Улсын хурлын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцолж, шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн төсвийн боломжид тулгуурлан шүүхийн сахилгын хорооны оронтоо, цалингийн нэмэгдлийг судлах, шүүгч шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин хангамжийн ялгаатай байдлыг судалж, шийдвэрлэх боломж эрэлхийлэхийг үүрэг чиглэл болгосон юм. Манай хууль байнгын хороо тамгын газар энэ шүүхийн багц хуулиудын хэрэгжилтийн үнэлгээ хий. Цогцоор нэг үнэлгээ хийгээд тэгээ шаардлагатай өөрчлөлтүүдийг намрын чуулган дөрвөн барихаар бэлдээ. Уулзалтын төгсгөлд улсын хурлын дарга Бямцогт шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг журмаар бус бие даасан хуулиараа зохицуулах бодит шаардлага бие эсгэд анхаарлаа хандуулахаа илэрхийлсэн. Мөн энэ талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.